та бүдэгүүд сумын зан одоо манлай зан анх эрдэнтэй уулзуулж байна. За анх эрдэнэ сая одоо Дорногов аймгийн Улаанбаатар сумын наадамд 7 дугаар сарын 1-2-нд болсон наадамд зодглсон. За ингээд үзүүр төрөнд үлдсэн тийм ээ. За ингээд юу болсон бичлэгүүдийг бол та бүхэндээ харсан байх. За бид бол ингээд тал талын ингээд байр суурьдыг хөргий гэж байна. За анх эрдэнэ заамал тэнд барилдсан. За хүмүүс бичлэг үзээд бас нэлээ бухимдалтай. За яг юу болсон талаар та манай үзэгчдэд бас ярьж өгнө. Өөрийгөө бас танилцуулаад. Тэгээ Завхан аймгийн Отгон сумын яриад сумын зан анх эрдэнэ зэл байна. За сумын бие наадамд тий 8 удаа дөрвөл 7 удаа зурлсан. За ерөөд ингээд нэг шодрог юм ил эрхмэлдэг зэл да. Өөрөөр ингээд барилдаа явж байгаа. Тэгээ яг би сайхан зүгээр очиод барилдаад ингээд төрүүлээ гэсэн бодолтой байсан. За барилдаа эхэллээ ингээд явж ийсэн. Тэгсэн чинь ер нь өөрийнхөө талд ингээд мөнх эрдэнэ гэдэг сумын за ер нь өөрийнхөө талд ингээд байр суурь илэрхийлээд эхэлсэн. Тэр мөнх эрдэнэд хаанах юм бэ? Улаанбаатар сумын за. За. Тэр нэг улаан дээлтэй. Тэг улаан дээлтэй одоо ингээд надтай ингээд газлаа шүү дээ. За. Тэглээ тэгээ би одоо өгөнд нь ороог мөнгө төрг ярьсан инээтрээ гівчих барьчих одоо ингээд яв муу гэд ингээд дарамтлсан ерөөсөө. Таныг уу? Дарамтлсан. Хаална хятна чамайг барилдахгүй гасна масна те. Би бол одоо тэгээд барилдах гэж очсон хүчтэй тэглээ гэд би айлт юм шүү дээ. Яг үнийгээ хэлэхдээ би эхний өдрнөө суман дээр нь хонсон. Дараагийн өдөр ингээд дарамтлаад байхаар би уцаа унтраагаад хөдөө хээр гарч хоноод яг хоёр дахь өдөр нь очиад ингээд барилдсан. Барилдах гээд очиод улсын цолдог өндөр дарамтлуулсан нэг. Дарамтлуулах ч юу яг вэ? Эргөөдөө байр сууриа хилээд хөшөө ингээ өгчихгүй мүү барьчихгүй мүү гэдэг хүний нэр заагааж явах уу те ингээд хэлсэн. Гэхдээ одоо би бол хөшөө ингээ барилдчмаар гэдэг бодлоо ингээ хэлсэн. Тэгээ бид нэр улсын цолдог хүн ч хэлсэн. Найзаагийн дарамтлаад томоо яагаад байгаа юм бэ гэсэн чи. Мөнх эрдэнэ миний найз, чийж миний найз ингээд ингэж яана хөшөө гэдэг ингээд тиймэрхүү ингэж байгаа юм. За тэгээ байжсэн чинь сумын нэгсгийн төлөө цагдаа давхиад ирлээ. Анх эрдэнэ гэдэг сумын зам мөнгө гэдгсэн чи. За та авилга аваад яаж байгаа юм? Найраа хийгээд ингээд наадам болуулаад байгаа юм байна. Таныг шалгана гэж. Тэгэл гэлээ. Чинь за та дансаа гаргаад 4 6 цагийн үед танд 2 сая төгрөг орсон байна. Гэж байна. Би баримттай л юм ярина. Тэгээд өөрийнхөө тасыг одоо үзсэн чинь ингээд миний утас байж лээ л да. Тэгээд цагдаад нь үзүүллээ. Одоо ингээд 6 цагийн үед ямар гүйл гарсан яасан юу ч байхгүй. За нэгдүгээрт ингээд би мөнгө төрөг аваагүй байгаас. За ийм болсон. За тэгсэн чинь нөгөө залууч одоо ингээд ална хядна болохгүй ч чамаа гасаа хөөгөө юулна гэдэг ингээд дарамтлаад байсан байхгүй юу? За нэг л дөрөв төлдөд надаа өг мөг гэдэг. Тэр би одоо барилдсан. Үзнэлгээл барилдсан. Барилдсан чинь одоо тэр барилддаг хүн заяа. Одоо ингээд би чи аймгийн баяр тус барилдах гэдэг өөрөө бас гайг байгаа шүү дээ. Ингээд үзчих бодолтой байжсэн чинь сэнжиг аваад би өөрийнхөө ингээд хонгодоо хийх гэдэг гэсэн чинь шууд буруу алсан хүчээр. Шууд ингээд тэгээ хуруу гэмтээц эргүүлц. Хуруу эргүүлц. Тэр харуулж. Тий. Ингээ хуруу эргүүлсэн. За тэгэнгүүт нь би хэлээгүй. Хуруу эргэжлийг шилээгүй. Одоо мэдээж өрсөлдөж хүчээс нэг юм ярихгүй хуруугаа аптек яг ингэ барьж байгаа л золгооны барьсан төгссөн. Тэгээ шууд гинэ барьж авч жагаад өөрийнхөө мөхийг би хайсан. Тэр зөвлөг хайсан. За үзүр төрөнд үлдсэн. Дахиад л дарамт ирсэн. Чи унах ёстой, дэх ёстой. Тэгээ манай бүх төрүүлэх ёстой. Тэгээ нөгөө залууч гэсэн гарч 2 сая төгрөгийг 4 сая төгрөгийг одоо тэр залуу амаараа хэлсэн. Тэр төрүүлсэн залуу. За би юу л ах нь үзнэ л гэсэн. За ингээд үзэл эхэлсэн явж ийсэн гар хуурцсан байсан энэ эргэцсэн учраас би барилдаа үнэхээр болохгүй байсан. За барилдаа салгаа гişэнд би яг шийдвэрлэх үедэр би гар энийг чихэж оруулаад шууд хонгодоод яг ганцаа хийсэн байхгүй. Тэгээд яг унгаах гал ингэсэн чинь ерөөсөд очиод тэрээд авчих тал талаас нь. А тэр нэг нүдний шилтэй энийг цэнхэр дээлтэй. Цэнхэр дээлтэй нөхөр. Тэр хөлийн цэц юм уу юу? Мэдхгүй одоо загнаал одоо ерөөсөө миний хоёр шүдгийг өөрөө сулсан шүү дээ. Хоёр тал дээр л одоо бүх хүн өөрөө шууд яадаг байхад намайг ерөөсөө мөнхийн дарамтлсан. Хоёр шуудаг суллаад л ингээл ерөөсөө хоёр талгаараа чи суллах хэрэгтэй гэх хэрэгтэй гэж дарамтлал. Тэгээ суллууллаа. Тэгж жаад би нэг яах вэ бас нэг ганц юм хийгээд үзэн ш тайштай бэртсэн байхгүй юм чи. Тэгээ үзүү түрүүн та хоёр бол хаилцаагүй юм уу? Хаилцаагүй. Тэгээ шууд тэгээ байжсэн чи дахиад дарамт ирсэн. Манай би хамгийн гол нөгөө хүний өмдөд хоёр дүүтэй байсан байхгүй юу? Тэгээ урч нь хээр хонцсон. Жаа айцтай байгаа шүү дээ. Тэнгүүд за гуруула бодож байгаа. За өдрөөсөө ингэ дарамтлаа цагдаа магдаа ирээд дансмаачлаад ингээд харна. За гуруулаа лайв ингээд асаа те. Тэгэл шодрог үзье. Ах нь барилданд унсан давсан сайхан үзье гэд ингээд лайв хөтлөл барилдсан байхгүй. Тэгсэн чил нөгөөдөл чи ерөөсөө өөрийнхөө талд эргүүлэхийн тулд ерөөсөө баахан залуучууд тавхиад ирсэн. Манай дүүг харсан биз дээ тэр галт бичлэгэн дээр. Тэр манай дүүг шууд тэр лайва зогсоо гэл манай эндэлтээсэн баруун гаралтайсэн дүүг гусаал 2-3 нудрал авна лээ. Тэнгүүтээ манай нөгөө лайв хийжсэн залууг утасны болоож явал бас тэр цааш нь ганц 2 нудрал авах шиг болсон. За ингээ ийм процессуд болж байна. За ийм процесс болсон. Тэгсэн чинь одоо би ч одоо тэгээ зогсож байсан чинь шууд гэж байгаа юм. За итвэх
Итүг ярьж байгаа. Оо итүгтэй барилдсан энэ залуу бах гам баярыг давуулнаа. Сумын засаг даргын шийдвэр захирамж гарлаа. Сумын зам боллоо гэж зарлцсан. Тэгэл нэг ийм л наадам боллоо. Тэгээ таны хувьд одоо яг ямар бодолтой вэ? Ер нь ийм наадам байж болох юм уу? Яах вэ? Ийм наадам үндсээ бүхий холбоонд санал гомд гаргах юм уу та яах? би бол гаргамаар байна. Би нэгдүгээр одоо би энэ аймагт барилдах чинь өөрөө би энэ жил тайг л үзэж байгаа залуу. Сая би сүүлийн сумын занд би 5 үлдсэн. Ер нь өмнө ингээ шүгрээд ингээ яваад байдаг. Би төрийн энэ одоо аймгийн байр барилдах гэж ингээ барилдаж чадахгүй бол тэр хүн дөрмөө мэдж байгаа шүү дээ. Буруу зүрх халгыг мэдж байгаа шүү дээ сумын зан хүн. Тэнгүүд ингээ гар ингээ бэртээчлээ. Гомдолтой байна. Өөрөө би унсангүй ингээд засаг захиргаан шууд гүчээр юм шийдвэр гаргачлаа. Ийм л юм боллоо. За ийм мэдээлэл гарсан бай. Сая бид нар бол ингээд хин нэгний талд орж болохгүй сэтгүүл шүү дээ. Үнэн бодит мэдээллийг л хөрөх ёстой. За ер нь бол тэр наадам бол муухай харагдажсэн гэдгийг хүмүүс хэлээд байна. Тэгээ таныг одоо ингээд тэр хүмүүсээс амд багтахгүй мөнгө нэгсэн гинэ гэдэг ийм мэдээ бас гарсан. Та энэ дээр ямар тайлбар хэлэх вэ? За тий. Надад бол хэлсэн. За Тэр ингээд улсын цэцтэй хүмүүнээр 5 сая төгрөг өгөө гэж ингэж надад амаар бол ярьсан заяа. Тэгэхээр би шууд хэлсэн. Яагаад тэгвэл би одоо яагаад заавал мөнгө нэгтгэх ёстой юм тийм үстэй. Тэгвэл чаддсан бол 10 төгрөг аваад гэж би зүгээр амаараа л гэж хэлсэн. Өөр өгөөд миний данс руу хийж бариад тийм болоогүй. Тэгэнгүүтэл тэргээс ивэдэг байгаа. Тэгэнгүүт тийм л юм болсон. Тэрнээс одоо ингээд дансалгаад үтсэн ч болон цагдаа нараа данс үтсэн те. Ямар ч юм асуудал байхгүй болохоор одоо ийм л нүур бардмал байна. та сумын баяр наад 8 удаа төрүүлсэн үү? 7 удаа үзүүлсэн. Ер нь бас нэг дотроо бол нэг тэд Түрүүлээ гэсэн бодолтой байсан угаас тий. Тоогоо нэмчи. Тий тоогоо нэмчи. Тэгээд унуул тэрэлбэц шодрог үзээд гэл. Тэгээ бүр ингээд дарамтлаа тагар бүрсүүдээ бүр хэцүү юм байлээ. Тэдийг өгч хүний нүт тэдийг өгч гэдийг өгч гэд ингээд харна. Би бас толгой ажиллана шүү дээ. За нэг нуглаад хэлчих. 5 гингүүт 10 өгсөн шүү дээ. Тийм л юм болсон. Одоо тэгээд өөрийнхөө яг үзэл бодлыг л ингээд хэл. Ийм л юм боллоо. Тэгээ барилдлаа. Тэгээ жоо харамсалтай байна. Одоо тэгээд хурууг одоо гэмтэл очиж өчтөр тэн дээр нь боолгоод ирсэн. Одоо гэмтэл рүү очиж яг тодорхой ингээд зураг мөр авахгүй л гэж бодоол байж байна та. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа. Яг л иймэрхүү юм болсон нэ. Тэгээ та тэгээд лавл сургалах өөр төр ондоо байр суурьтай хүн байж магадгүй шүү дээ, тий. Үнэхээр бодтой баримттай юм байвал яаж болно? Нөгөө цагдаа одоо ингээд надад нас үтсэн гэдэг байгаа шүү дээ. Тэр юунууд байгаа шүү. Бичлэг юм уу? Бичлэгүүд байхгүй. Одоо төрийн цагдаа бичихгүй учраас манай дүү ингээд нөгөө юу? Voice хадгалаад авсан байлээ. Миний дансыг шалгасан тий. Та ингэсэн тэгсэн гээд ингээд дансаа би шалгуулсан. Мөнгө төр аваагүй нүнэн тийм нотлох баримтууд байгаа. Хамаа яриа. За баярлалаа. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За бид Орноо аймгийн Улаанбаатар гэсэн яриад Бацаахны мөнгөрт нэг хүн байна. За ингээ нутгийн минь наадам бас ингээ цахим орчинд бас буруу зураг мэдээлэлтэйгээр цахим орчинд сэвэгцэн бас та бүгдээс зөвөр ойлгоорой. Тэгээд бас та бүгдээс уушлалт хүсэж байна. Тэгээ би бас үнэн зөв мэдээллийн өгөхөд зорилгоор одоо ийм бичлэгийг хийж байна. За бид Орноо аймгийн Хатанбулаг сумд очиж барилдаад тэнд бас бөхчүүд нь найраа хураа хийсэн гэсэн шалтгаанаар бид нар одоо бүгдээрээ барилдаанд цуслагдаад тэгээ би одоо нутгийнхаа наадам 1-2-нд 30 Хатанбулаг дээр барилдсан. 29 Хатанбулаг сумн дээр барилдсан. Тэгээд бидэд одоо хасагдсан бүгдээрээ одоо тэр бидэдийн барилж ирсэн барилдаанд цуслагдаад тэгээд нутг руу явсан анхэрт нь Завхан аймгийн Отон сум яриад сумын анхэрт нь гэж залуу бол одоо найз надад ингээ нэг суманд барилчаа тэгээ буцчихмаар байна. Нутг руугаа явнаас хол явна. Тэгээд энд бас ийм болчлоо гэд. Тэгвэл миний найз одоо яах хаа хоолоос явж байгаа ийм сайхан нутгийн залуу. Юу яачих манай нутагт очиж барилчих уу найз нь яах вэ? Манай нутгийнхаа хоёр залууг дэмжих гээд байгаамаа. Нэг шин тэгээд очиод найздаа туслаад яачихаа найз нь чамд явуулсан бензин тасны мөнгө 1 сая төгрөг өгье гэсэн. Тэгээ найз очиод тэгэл юу яачих гээд тэгээ би Хатанбулгаас дагуулж ирээд тэгээ нөгөө бүртгэл 29-нд манайх ч 29-нд бүртгэл хаацсан. Над руу ер нь бол наадмын тав гарснаас хойш олон найз нөхдүүд маань зөндөө ярьсан. Тэгээд за найзууд одоо ийм байна боломжгүй байна бидэд бас энэ жил өнөө жил бас нутгаас ана ганц ч гэсэн заан төрүүлчихье гэд бүх найзуудаа би ирэх нь бол болиулсан. Тэгээд нутагт ирээд бүртгэл дээр нь очиод бас тэгэл бөө хариул маргаан бол бас ах нартайгаа бас маргалдаал багштайгаа зөрөлдөөл тэгэн барин байж найзыг нэг бүртгүүлээд авлаа. За тэгээ бүх эхэллээ. 1-ийн даваа явлаа, 2-ийн даваа явлаа, 3-ийн даваан дээр
Манай нутгийн нэг дүүг чи авчгаа өгшөө гэдэг лээ би аваад арилчих гэлээ. Тэгсэн найз нь одоо унсанч давсан чи эрсдлээ тооцсомоор байна. Чи найзд 2 сэдвэр өгч гэдэг чинь. Гүй чи юу яриад байгаа юм бэ? Уул нь бол хойлооч ингээд татан болгоос эрэхтэй бол ингэж ярьж тохирол ирсэн штэ. Найз нь жамаг одоо хаалгаас явж байгаа болохоор ингээд найздаа тусуулъя. Яах бас нэг зэн туснаа нэмэрлэг гэж л авцарсан штэ өгшөө. Ингэж бол юу 2 сэдвэр өгмөр гэдэг чинь. За яг тэр ч одоо яг тэгээд өнгөрч. За минаас тэгвэл яачгүй найз нь ч 2 сэдвэр гэж өгчөө гэлээ. Тэгээд ансруу нь хийгээд өглөө би. За тэгээ хоёрын даваад нөгөө хүнийг авах гэсэн чинь авсан чинь байхгүй тэгээд барилдлаа 3-ын даваад ууслаа. За 3-ын даваад уусаа тэгээд очиод уулзлаа. За найзаа ингээд бид одоо ингээд нутгийнхаа залууг л уулан дэмжиж гээд байгаа юм аа. Гэлээ. Гэхдээ одоо бол найзынх нь ханш өссөн шүү дээ. Одоо чи найздаа нэг 10 сэдвэр өгч. Тэгвэл хамаалгаа найз нь шууд явлаа гэж чинь. Гэхдээ юу яриад байгаа юм бэ найзаа? Юу 10 сэдвэр яаж байх вэ бид нарт чинь? Зүгээр л гэж ирэх нэг өдөөний малчин залуу шүү дээ. Яах вэ? Нутаг орондоо нэг цолтой болол барилдчихлээ гээл. Тэсгөө тийм бол байхгүй. Тэгвэл хоёул бол яриа нийлэх юм хөлөөд үгүй шууд барилдъя л гэл. За одоо тэгвэл хоёул яриа нийлэхгүй юм гээд. За чи ч одоо ямар хэлсэн ясандээ байдаг ямар онцгүй залуу гэж би тэгж хэлээл тэгэл тэр ороод бол хоёлаас аллаа. Маргааш нь тэгэл би очиод бас л гуйлаа хэллээ. Дөө найзаа чи ийм л байхгүй шүү дээ өгшөө. Гээл яаж 10 сэдвэр бид нарт байх вэ гэдэг. Тэгээ хэлж ярьлаа ерөөс үг хэлээ ойлголцсонгүй битэр. За тэгээд 4-ийн даваа эхэллээ. 4-ийн даваанд одоо битэр хоорондоо барилдлаа. За тэгээ би бол давсангүй хэлсэнгүй. Тэгээ би бол өөрөө унлаа. За үзүр дүрэнд гарч ирсэн. Үзүр дүрэнд гарч ирээд нөгөө залуут манай нутгийн залуугаас тэгэл бас л нөгөө мөнгө дөргөө нөхөд барилдахгүй тэгэл хичнээн боллоо. Цаг гарan боллоо. Тэгээд сүүлдээ бүр нутгийн ард иргэд нөгөө мөнгө дөрөг нэгснээ мэдээд л бүгд дайраад л одоо иймэрхүү л процесс болсон доо. Тэгээ нутгийн ард түмний чих уур бохомдол хүрсэн. Тэгээ сүүлдээ өөрөө барилдахгүй тэгэл тойрцогтойгоо тийм юм болсон. За тэгээ бүхийн барилдааны хувьд л тэгээ ямар нэгэн юуг байхгүй юу. Бүхийн холбооныхоо дүрм журмаар л явсан штэ. Барьц цалангуут л тэр хүн бариад авч байгаа байхгүй. Хоёр шуудагны барьц салсан нөхцөл тэгэл барихал өстэй юм чи бариад авсан. Тиймэрхүү юм болсон штэ. Тэгээд та бүхэн тэгээ зөвөр ойлгоно үстэй. Тэгээд за би үл тэгж хүний юм уу зад бичлэг үл хийгээд байсан юм бол байхгүй. Надад бол юм баримт гэдэг юм алга байна. Гэхдээ хамт явсан дүүгийнхээ дансруу 2 сэдвэр хийлгсэн. Дансных нь хуулгал байна. Энийг нь бол би хамт тавьчаа. Тэгээд удахгүй болох төрийнхөө надан та бүхэн сайхан надаараа тэгээд зөвөр ойлгоорой намайг гэж хэлье. За